Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Цэхэсэн хаврын өлбөсөн энэ өдөр маниусан дараагийн киногоо буурахаар бэлэн болсон байдалтай сууж байна. За. Энэ бас л зөвхөн кино заяа. Ер нь маниусны хязээ байдлаа суг кино ярьж байдаг тий. Энэ киноны хувьд 2024 онд нээлттэй хийсэн Rich Flu нэртэй Испани кино. Испанчууд ч тогтог кино хийгээд байгаа даа сүүлийн үед. За тэгээд өөртөө дог байна уугүй юу үзсгэн үстэй. Би ч ажиллаа хий. Та нар ч уруугаараа гоцолгож үзээ. Уруугаараа юу чаддаг гэж харъя л та. Наашаах. Бичлэгийн хамтран ажиллагчаар олон улсын спорт бооцооны сайт Melbet ажиллаж байна. Дахин хэлье. Спорт бооцоо шүү. Тэ. Та бүртгүүлж байх явцдаа промокод оруулах хэсэгтэр Yatin Mail гэж оруулснаар 150% бонус авах боломжтой. За тэгэхэд хамаг байдгаа тавьж тууваа. Тэгвэл зайлаарай хөө. Мэдв? Энэ нэг ихчхүү элдв 7 хүнтэй уулзаж кино хийх санаа хайж бурангуй яриануудыг сонсон суудаг ажил хийдэг бол л та. Тэгсээр нь ах хүү. Ингээл шагтар гэдэг хүн байдаг байхгүй юу? Эхнэр хүүхдээ аяал, годгон сойхон дагаал, байранд амьдрах явчихдээ. Гэл ярьсан чинь шок. Зяц. Энэ хүний яриаг дуусгахгүй бол хуцаад ах шинжтэй гэд өмхөмгөө гарах гэсэн сэтгэл готрол шаасан бүхий зохиолч үргэлжлүүлэл яриад байдаг юм. Бүр ихчхүү дормжлох тал руугаа ороод эхэллээ шүү. Яг дэ X нөхөр л юм байна л та шаваас. Марай чүгэж нэг бузар залуугаас салаад охиныхоо төрсөн өдрийн бэлэг захиалаад за бас нэг нууцлаг онгоц хэн хөлөглөөд ирснийг олж мэдэх даалгавар туслахтаа өгснөө шууд улаан хевсний ёслол руу шаагаад гарчлаа. Дошрак хүстэй залуутай авч н онгоцоо авчиж яах гэж байсан. Яах гээд байгаа яана гэсэн энэ төр гэл эвгүүцэм яриа өрнүүлэл байх бол та. Тэгснэ учиргүй нэг хүний шээ суугаа шат юм байна да. Эл ирсэн дэмдрол. Баян аавын балай хүү ихчхүүг жаахан аних маягтай. Энэ гулжгансан залууг элдв 7 хүмүүс орж ирээд хөхөх нь холгүй л бэлдганаад байх юм. Бодвол алдартай продюсер юм шиг байгаа юм. Тэгсэн тэр дундаас нэг шоколад хөөхөн урдуур нь дайраал дараагийн нууц уулзалт руу орох эрхийг авсанд нь жаахан шарлахад эвгүүцэж байгаа ч гэсэн дэмжихээс өөр аргагүй олон юм онхолдож байгаад оруулдаг юм. Боржгорын хийсэн киног үнэндээ шоколадын бүсгүй огт үзээгүй ажилт. Игчхүү гэлс киноныхоо агалгыг ярьж өгчөөд миний үеэртэл алга таших болно энэ гэсэн зогсож байдаг юм байна. X нөхөр нь охиныхоо төрсөн өдөр болж байгааг сануулахын сацуу бужигнсан газар чигсэлдэж байхад игчхүү бойлон шиг машинда папламын үгснийг сонсонгоо сажилж явдаг юм байна. Ховын онгоцоор Аляскад уулзалтанд орно гэж ороод ирсэн хөөрхий туслахын нэр ороогүй гэж чад. Нэг гайхаад байгаагаа илэрхийлэхгүй хин шиг ямбганж байгаад бох минь энтэр гитсэн би түүхэн догтлон шагаа сууж байтал гаднаас үрчээсээ өвгөө орж ирээд өөдөөс нараа суучлаа. Hollywood Smile-ын гэлтганаад нүд согшаавал шахаар өвгөн өөрийнхөө төрөвчний цуцааны гайхуулдаг юм. Түрүү машинд паплампныг үгснийг сонсож байсан мөртлөө дахиад нэг танилыгаа үгсэн гэдгийг дуулаад гайхаад байх. За тэгэл охиныхын төрсөдөр болоод онлайнаар лаа үлээлцэж илэрнэ бас. Яаж л гоё байх вэ? Шахгүй гэд охин нь ярихч. Охин аавтайгаа амьдарч юм байна л та. Их чүүшэх завгүй амьдралтай ядаж байхад баян хүн таарвал уургалаад авах чихүү хүсэлтэй юм уу яад юм байгаа мэдэхгүй. Нөгөө баян базрааг унтаж байгааг чухам ажиглаа. Тэгэл дэлхийн хаан чим ирсэн чинь хүн аймаар цэвдэг хүйтэнд буудаг юм байна. Баян базраа харж ипэндээ суугаад арилж өглөө. Биста би яах вэ? Гэт юбикап дуудсан чинь нохоон чарах ирэ шатгүй. Явсаар байгаад төөгө 116-ын зориудаар бариулсан зэрлэг газарт баян болох чинхүү хүсэлтэй хүмүүсийн пялдаг уулзалтанд ирсэн байж. Энд баахан баяжих хүсэлтэй дунджаас нилээдгүүдээ тэсгийнхэн туйлын баян ирийн мөнгөний урсгалд хамт ороод дундаас нь хувьцаагаар баяжих хүсэлтэй хүмүүсийн бүлэг ажилтаа. Фэстаа гэжтэй. Жаахан баярлал тамхи мамиг шааж огших гэсэн чинь нөгөө боржгор дошракийн аав ирснэ. Бэтэр балаа хүүхдээ цуглуулсан мөнгө тоглуулмааргүй байна. Удахгүй бас нэг онцгой дуудлах худалдаа болно. Чи миний нэстэг тэрэгнээс авч яваад тэнд очиж өндөр үнээр оролцож томхон шиг нөлөө үзүүлээд. Гэснээр нэг ном сар байдаг юм байна. Удахгүй хэн нэгэн дамжуулж өгөөрэй энэ төргээд хачиргалтай юм ярьснаа замхраад алгуулчихдаг юм байна. Нэстэг тэргэндээ суугаал үүлэн чөлөөгөөр шааж явахдаа номоо нэг харчаал.
Тэгсэн урд нь суугаа Аз өвгөн ч бас адилхан юм барьчихсан байх юм. Хэт баячуудын өмнөөс элдв ажиллагаанд очиж оролцдог гар хөлнөөдлөг юмэр. Оройн нь очиж оролцох хүчлэгээ судалж байсан чинь террористууд халдаж магадгүй шүү. Баян хүмүүсийг жигших хүчтэй илэрхийлэл болсон хүмүүс дайрах өндөр магадлалтай энэ гэсэн мэдээ олоод харждаг юм байна. Баян хүмүүс дургүй ядуу хүмүүсийн бас өвчин байдаг юм байна л та гэж. Туслах нь бүх юм окей штэ бро. Гэл нэх ноцтой юм болоо юм шиг. Тэгэхээр тайвшраа дуудлага худалдаан дээр ирээд Шавровский дайшин заа шааж орхиж байгаа л Ааны гэр бүл элдв 7 баячууд эсвэл тэдний гар хөл болсон баян дүртэнгүүдийн дунд сууж байгаад хааны гэр бүлээс уламжлагдж ирсэн уран зургийг авахаар өрсөлдөж байх хооронд залгаад дуудлага ирээд байхаар нь уцаа авахгүй байгаад байсан чинь охин нь залгаад ярих хэрэг байна энэ төр гал. За тэгээ сандчаад 400к байсан зургийг 2 саяар авахаар шууд зориглоод авдаг. 2 million. Ээж дээр хүрээ дээрээ хоёулаа гоё баян болцгоё. Гэт ярьж байгаа юм нь бас л мөнгө Тэгсэн тэр дунд бас шүтэн гэлтгэнж байгаа залуу байгаад байх юм аа. Энд ч тоо юу вэ бэста гэд гайхаад явж байсан чинь нөгөө уран зураг хандивалсан хааны гэр бүлийн хүн орилол явчлаа. Нөгөө ертөнц рүү ингэж явжээ. Дэлхийд дээрх тэр бомбтнууд нэг нэгээр үхээд байгаа нь ингэж батлагдлаа. Тэдний мөнгө зүгээр л элдв 7 хандивын ажил руу ороод алга болчингууд дэлхийн зах зээл ер нь савлаад эхэлдэг юм шүү. Энэ тэр бомбтнуудыг алаад байгаа вирус шиг өвчин яг юу гэдгийг олж авахгүй л учир битүүлгээр үхээд байх шинжтэй гал. Ядаж байхад энэ бүх ажлын хажуугаар охин нь ээжээ тань шиг мөнгөний шуурал шааж амьдрахгүй би зайлж үз гэснээр эмээ дээр очсон байдаг юм. Энэ явдал эгчийн толгоон дээр 3 ширхэг цагаан хялгас гаргасан дамжиггүй. Доширак тэр ирсэн чинь аав намайг халсан намайг шаахгүй байна гэд чам тушаал дэвших боломж гаргаж өгч байна. Түн бумаар үнэлэгдэх хувьцаг чамд өгцөн байсан байдаг шаацсан өөй. Гэт галзуураа шааж байхад шүд нь бас гялтганаад байх юм аа. Яцмстан нар ингээ гялцаад байдаг юм бөөмэд. Игчхүү жаахан жирэхэл. Туслахаа хурдхан эндээс явж гэртээ харь. Гэл ядаж байхад яагаад ч юм гадаа бөөн үмэн сам. Баячуудыг татан буулгаж улны амьдралаар амьдруулцгаа энэ төр гэл огшцоогоол. Ах хүүгийн өөрт намлсан хувьцаг над руу явуулаад гэж уурлахтаа юу юугүй мөнгөгүй болчих үү дээ гэж айх маягтай. Жолооч нь чи баян биш үсттэй. Гэснээ цонхоо хаагаад маск энэ төр зүгөд эхэлдэг юм байна. Хүүхний нэр дээр $900 сая орцсон байна гэсэн чинь жолооч нь чи баян байсан байна. Гэт хэлзаал. Игчхүү хөрөнгөө бууруул гарга чарга хайгаал мөнгөө яаж үрж алга болгох уу гэж бүр хамаг байдаг үн тэтлүүдээ хуу хамаал. Ашгүй тусгай хамгаалтанд орохоор болоод санаа амраад хамт явцгаая гэд хэлсэн биш бузраг өлгнүүд нэг сэжигтэй санагдаад байхаар нь харын цонхороо зүгтаад баахан эзгүй Porsche ламбадууд ороод амиамаа бодцоогоод үхтгэхийн нисдэг тэрэг рүүгээ гүйдэг юм байна. Туслахын зайлуул Барселон явах хонгос түрээсэлсэн байж байдаг юм. Баахан бузар баячуудын дунд оргон зайлах гэж байхдаа туслахтаа хамаг хөрөнгөө чиний нэрлүү шилжүүлчих гэд эцсийн мөчөд амдыгаа байтрах гэж байдаг юм байна. Юу гэж л өв хөрөнгө авч амиа сайн дураараа эвгүүд гэхэвд зайлаад өглөө туслах нь. Хэцүү үед нэрэ хүнд экс нөхөр нь туслах байх та зайлуул. 6 цагийн дараа ирээд аваарай гээл гуйж зөвшөөрүүллээ. Онгоцонд байгаа бүх баячууд ингийн эргэ зөвхөн баячууд өвчин тусч бусдад халдаах гэж байна гэд итгэжсэн болохоор бидний засгийн газарч хөсөр хаяж алах дээрээ тулаад байна гэж хэлэхдээ ах хүүгийн шүдэж бас гялтаг бүгдээрээ шүдийн ажиглаад халдар авсан байна гэж онгоцноос түлхэж унгаах гэж бөөн өмнө самуу. Онгоцны хаалга хүртэл нисч байхад нь онгойлгоод хөгшин гэлтгүй үзэлцэж ёстой л нэхий дээлээ уралдсан да. Гэхдээ гүүчиг нэхий дээл шүү. Аашаас. Баян гээд оргинох байрчгүй баян байна гэж бодохоор одоо юу ч гэмээр юм битээ. Зайлж үз, тонилж үз гэд байсан нөхөр нь одоо хамгийн хэрэгтэй хүн болж дээ. 5 алцаагаад цагдаагийн шалган байгаа. Хүүхэн цүнхэндээ баахан эдэл хэрэгсэл бэлэн мөнгө хийжсэн байгаа болохоор үхтэл сандарцгаадаг юм байж яваас. Мөнгө төгөөс болж үхэж магадгүй байдалд орчоод хамар амаа шалгуулж байхдаа машинаас нөгөө цүнхийг харчихвээ гэд салгантал айж байсан чинь аашгүй гэж нас. Нэг трак гарч ирээд машинууд мөргөөд зогтчихв. Готон болчлоо доо энэ хот. Дэлхийд даяар тархаж байгаа вирус мөнгө дагаж ирсэн хэрэг. Мөнгөний гүйлгээ хийх бүрт амиа хорлож байгаатай адилгээд өчтөчнөө мэдээ гарч хамаг л баячуудны хөрөнгөө галдан шатааж үгээгүй ядуугийн дүрд ховлох шаардлага үүссэн байж л тавьсан гэж. Явж ашгүй нэг гэртээ ирэхэд охин нь ээжигээ хараад баярлдаг. Ядж байхад ээжтэйгээ өчнөө бифт. Харвуугүй юу ламмөр ич гээд биста арай ч үгэж амаа амхаа төвчээ сонсдог юм.
Халаасаа түнтэлэхээс өөр юмгүй хүний мөн чанараасаа дэндүү холдсон инэ тэргээл. Ээж нь хэдүү хайж өгөөд энд ямар ч аюулгүй. Одоо тайвшраа зүгээр хорвоо ертөнц дээр амьдарч үзгээл. Заас хэдий болтол нуухвдэ. Хана би амар баян. Одоо яаж нүгдэх вэ? Гүлэг гэж. Тэр их мөнгө миний нэр дээр байгаа нь үнэн. Тослохтой өгөх гэж байгаа чадаагүй явста. Гэт ярьж дуусаагүй байхад зам дээр байгаа шалганаас зүгтсэн болохоор чин ардаас чин хайж байгаа юм байна. Чи яг одоо эндээс явах хэрэгтэй гэл. Одоо тэгээд яг зугтахаас өөр арга байхгүй шүү дээ. Төрсөн үрээ би аяхгүй гэл экс нөхөр охин ээж мэж юутай эдэн бөөндөө завин дээр суугаад хөлгүй далай руу юу ч юм хайхаар марш. Ээжд нь Танзаны ууланд амьдардаг нэг найз байдаг. За тийшээ л явъя гэж шийдсэн. Далайн замаг болтлоо л явлаа. Хэдэн өдөр шөнч явуугүй л гэж харуулсан борооноор бид ч шааж байтал хаанаас ч туслаараа гэд орилоод баг. Гайхад харсан чинь нэг хар хүү аврах хантаастайгаа живхэн холгүй явж байдаг юм. Өнөө хүүг авраал завин дээрээ тавьж алавж байсан чи баахан буу зэвсэг барьсан хүмүүс хаа үрж явгаа хэл үгүй шаагаад унгын шүү энэ гэл айлгаад байдаг юм. За яадаг ч байсан энэ хэдийг дагаад ож гисэн газар руу явхаас өөр гарцгүй болцгоодсон дэми санаа зовж ходоодоо өвдөхөөс цаашгүй. Явж байгаад нэг сэрсэн чинь Африкт ирсэн. Завнаасаа буугаад ирэрүү сэлээ зайлж үз гээл нөгөө хэдэн завийн тоноод байгаа бололт. Одоо яах вэ? Бөөндөө сэлэл эрэг дээр гарлаа та. Тэгсэн дөрвөсний хоорон гэмээр газар ирдсэн. Өс түн өлийн даваан дээр яг хоол хүнс тарааж байхад нь таарчдаг. Мань хэдий автобусанд алцахаас амар юм зааж болж байна. Бичгээр нь талд зөө хухаа гэж шалгуулаад орлоо. Ороод нүүрний маск хамгаалтын ховцос инээ тэрэ ямбгансан зүйлс нэгтэл яаж байх вэ гүлэг. Зүгээр энд оршиж байвал барва. Өглөөр тараадаг хоолноос нь алцаа таваарай гэд заавар авдаг юм байна. Хөлмөлн тас шаадсан нүүр ам нь яр шархандаа баригдсан хүн аймаар орчин ямар үлээгээ хийж өгсөн ацаа хүлээнэ гээл гайх маягт. Одоо энд хэдэн төгрөгч байсан хэнд ч хамаагүй болцсон. Балга усаа хаваагаа шааж байтал эртээд хамт онгоцонд явж байсан зөвгүй шааж байна шүү. Одоо юу ч хийж чадахгүй. Үүр цайхаас өмнө гарч ирэлгүй хаа нэг толгоо орогд. Эндээс явж байгаа онгоцууд зөвхөн Африкчуудыг л авч явдаг шүү. Гээл эргэж харж инээхтэй шүдэн гэлзэж байдаг ч өтгөр юм да. Маргааш өглөө ямар нэг зүйл болох гэдэг шиг байна. Хэдүүлээ арга болоод эндээс гарахаар хайцгаая гэд ярьж байхад нөхөр нь чив чимээгүй нэг л учир битүүлэг байгаад байхаар нь чи хамаа нээдэ гэсэн чинь нөхрийн шүд гялтхан ч байдаг юм. Яачва гэсэн чинь өв хөрөнгө шилжүүлэх гэрээг нөхөр нь өөр дээрээ болгоод аль нэг тийш шийдэж орхисон байдаг юм. Юу хэлэх учраа олохгүй нулимсаа зайлгаал. Охин бол хайрлж яваар. Ухаан юм яриад уянгалж байхад нь ээжийн зохиж унгаад охиныг нь хулгайлчдаг юм байна. Араас нь муур хулгамдаж хөөцөлсөөр угаад охиноо олж автал нөхөр нь золгүй амт мөрлөг отголуулчдаг юм байна. Энэ бүх новшийг хараад уур нь хөрснө үү яасан? Барьж байсан чулуугаараа алуурчинг үхтлэн цохиод нөгөө ертөнц рүү мордуулчлаа хөр. Дараа өдөр нь хэсэг бүлэг оргон зайлагч нараар баг бүрдүүлж байгаад цав босгоо зайлж үзлээ. Онгоцонд Африкчуудыг суулгана энэ төр гэд хязээж эндээс явах юм бүрхэг юм яриад байсан болохоор нийлж аваад тонолцоо игээд явсаар нэг их газар олж хараад баярлаа шааж байтал ардаас нь сэргийн онгоц хайр найргүй мөрөгч өглөө. Хэн хаанаагаад мэддэхгүй ёстой эргүүтээд охинооч олохгүй хэцүүхэн байдаг юм байна. Нэгсэрсэн баахан хүмүүс авраад эрэг дээр гаргаад явчих. Хөөе, охин минь хаана вэ? Гэж шууд охиноо хайгаад эхэлдэг юм. Ястаа харсан зөврөгөө шаагаал байлаа. Тэдэнд битгээ тусал бурхан тэднийг үхэх гэсэн гэд томоор битсэн газар дээгүр харайгаал байгаа бололт. Гүйж газрын зургийнхаа дагуу нэг айлд орсон чинь ховцс бэлдсэн байдаг юм. Өнөөх нь хөдөрч хаяад газрын зургаа гаргаал халахж явсан чинь талаас нь буутай цэргүүд гарч ирэл өөрийг хайгаал байдаг юм. Газар баригддаг. Явж ирсэн чинь охин нь амьд мэд байгааг хараал цөрхөрдөл сайхан уйлж аваад за одоо хэдүүлээ цаашаа явъя гэсэн чинь сонсож байгаа чимгүй ээжийг хайгаад арын өрөөр нь орсон чинь эргэтнээ донороор өгч оронд нь аврагдаж болох боломжийг хүүхдүүдэд олгосон ээжийнхэн цогц хэвтэж байх нь тэр. Яваал байдгийм. Яста зэрлэгшиж гүйцэлээ явсаар байгаад Африкт ирлээ. Анхлан ирж байгаа түүчнүүдэд өөрт байгаа бүхий төрөнгө оруулах ёстой байт юм байна. AirPod Pro моро байтугай канистр хүртэл тавьж байгаа харагдлаа шүү. Манай хоёр ч бас тадганж бугуун цаг үсний авчаарай гэлээ. Тэгээд дахиад эхнээсээ тойрч ирээд сагсанд байгаагаас өөрт хэрэгтэй нэг зүйлээ сонгож авдаг юм байна.
За ингээд баянасаа болоод иргэншлээ сонсон игчхүү Африкийн хаан нэгтэй газар тариал ирэх маягтай. Гар утас муц ховцаа мөвцөг бөксөндөө чихэд ёстой хүн хүнтэй ойрхон байгаль дэлхий дээр бод хүн болж байгаа юм биш үү? Өглөө болгон бүгд хэрэгтэй байсан зүйлсээ нөгөө сагсандаа хийж дахиад эхнээсээ тойрч эд зүйлсээ сэлгэж авдаг. Манай хүний цагийг өөрөөс нь төрүүлээд хүн аваад байсан жаахан сэтгэл гонсох маягтай. Тэгээд авсан нэг хутгаараа чулуу бөөрн хэлсээр угаад бараг л үнэт чулуу болгоод цагийг авсан хүүхэн тал засч өгөөд хариуд нь цагаа авъя гэд байгаа бол та. Өөдөөс нь үхтэл малисаар энэ кино өндөрлөө. Зүгээр эвтэй амьдарч байгаа газараа яаж хийж байгаад 8 цагт эхэлж болтой юм да. Ядаргаат. За баярлаа баяртай. Манай сууг өнөдөртөө хаач байна. Дараа уулзцай бярцгаа. Аашис.